номер заалгааё. Хара хэмээн тухай альтвал тосож сонирхоо. Доромгүй болоод болно. Доромгүй бол биш ээ нөө. Хөөхцөдгийн явцад хөдөнтэй харангуй аялж харан өхнөөс 13 астан их згор онгод хүйсэн өрөсtöд золлог тавьж байсан тухай төхмөдхөө Сонсож байгаагүй. ядаж юу хэлээд байгааг ухаж ойлгосон байна уу? 13 ясны их язгуурууд буудалсан. Золлог гэж юугасан өгөв. Золлог гараад залсан л утгатай л үг. Залсан л юм уу та. 13 охторгын чандан хэлхөөс гэж хэлбэл та нарын санаанд ямар дөр зураг бодлож байна. Сөглөж хоёлоогүй чинь энэ 13 цаг хугацаа хэмээн таталж дүүргсэн үйлийг бүрэн ухсан чинь энэ хариулах хөр байна уу? Бүтэн содраас ганц та нэг үгийн ардхыг ухаж дийлэхгүй байж хүүхдийн гიშгсэн мөрийг хэлээд айл гэж шавтуулж суудаг их дуутай болчир хариул. Миний хувьд нь таны тэр 8 оюуны бичрээ доныг уншаад ер нь бол барыг дийлхийг нь ойлгож чадаагүй л дээ. Тухайн үед. Тэгээд ер нь бол тэгж дахиад ер нь уншмаар юм байна гэж бодогдсон. Тэгээд наан урд нь өөрөөр одоо уншаар төлөвлөсөн номнууд байгаа. Дээрээс нь хийх юмнууд Хэлсэн өгнөөс бүү бот. Сөглөж ялаагүй гэж өөрийн амаар дугаараа бацтай. түрүүн таны ярьсан зүйл дээр болохоор хүн өөрөөрийнхөө сонсох учраас, ойлгох учраас, асууж хүлээж авах учраас тэрэн дээр одоо сэглэсэн сэглээгүй жарих дэмий байхаа гэдэг утгаараа л ярьсан юм. Нэгэн лавтай сөглөж хөрөст өөд хаалгаа нэхэд огторгойгоос 12 харанхыг гэрэлтүүлэх ажсын төгөөлөг бодолохта хөрөстийн химиг сөөлбөн ижил зэрэгцэл сөөлөлтийн үүсгэж таурсын хар хэмээн нарийддаг бодлог хэлбэртэй хуйларсан химийн чивчэрлийг ирчэлэсгүйгээр задлах аргагүй буй тохиолоор хөрөстөн хэмтэй нэгдэх гээд ард нь ажиллах олон ажсын төгөөлгийг хүлээн авахад хөрөстийн олсоор болгон дэвсэж өгсөн анхны өөтгөлийн олбот арын саран цацрагийн хугараал ихтэй гэрлийн сүлэлдэнээр хөрөстанх тогтсон юм ингээд онгод солигдчиход байхад анзаарч ажиглаж мэдээд амар мэндийг нь мэдэх ухаантан энд алхав. Үршөөрөө амар нуута. Утаа гэдгийг нь залж урд яг энд баривал ойлгохтоор хэлхийг хичээж байна. Үнийг ойлгохгүй. Түүнийг ухахгүй. Ари амар чалаач, илүү хэлбэрчлаач. Гэсэрэн байтал ол ухаан чинь гэгдэн жижигэрж та нарын бяцхан тархинд багтах гэсэрэн байтал үлдэх үйл алга болоод байна шүү дээ. Мэднэ. Тэгээд бид бүхэн яг таны дамжуулах гэдэг тэр үгийг тосхын тулд саваа хэрхэн бэлдүүл зохиох юм бол доо. Бодхи хазаалгаад бай. Зарим зүйлс харагдаж байгаагаасаа төс өөр.
хэмээг нэгээр нь суугалж таталж задалж үзэх юм бол зангилаатай эрчилж гаргах үйлдэл байдгийн гэвэл ухах нь Ухлаа. Одоо өөрсдөнтөө ажиллаж байгаа муу дадал зуршлуудаа үгүй гэж үзэж байгаатай л үгүй хийн гэдэг нь огт орогүй болгоно гэсэн үгүй. Огт орог гойроо буцаана гэсэн үг. өөрөөр нь Тэгвэл хөрөст оршишгүй юм. Ягаад гэвэл хөрөст тэндээс бүтсэн юм. Бүтцийг нь задалбал байх ёстой хэмжээнээс нь байдгийг нь хасчих бол хөрөст өний мэдлэх амьдрах тавиланга дэвсэж өндөж босдог энэ их газар шимчин хөдчин гიშгдахгүй олсрон гэж мэд тэрнийг орилгах бос таниж мэдхэд төвлөрч үз таниж мэдвэл өрчлөө зангилан тодроод ирвэл түүнийг эргэлтээр нь хөөгөөд өгийг нь тэмтэрээд юу баригдаж байд танд олдч буй солонгоч буй ахиухан үгийн наадгаатай онгод бодолж байсан тэр үе шиг санах хэрэггүй энэ үгийн наадгаа бус алт солонго голд нь өгөндөс язгаар их гарвал төг тамтарвал ертөнцийн эхлэл өтгөл улбаа суур улбаа суурийг тэмтрэн хэмээх нь жамыг охоглох гих үйл мөн үү? Мөнгө гэж бодож байна. Галдаа модна хөрстийн бүтцэн хөнгөн шингэн очсын цолбол бас огторгын нэхлэгт өтгөл шин жагуулсан бодис мөн хөрстийн шим болсон шороо төмөр мод мах бод ханаас нь яаж халах вэ гэж харин эхэлчихэд л яваад бай дүр байдал дүрс хэмжээгээр тодолбол гурвалжин нэхлэг ард нь хасын зүйдэл түүний ард тойргийн хэлхээс давхрал бол юу болох вэ мэдхүү мөнхийн зүйдэл түгээмлийн ясон юу бэлэгдэн Үлзий юу? тийм ээ үлзийхэн орто тойрог хасын зүйдэл гурвалжин нэхлэг агуулж бай энэ юу гэсэн үг вэ? Гурав дээр дөрвийг нэм хэдв 7 10-аас 7-г хас хэдв 3 4 гурвын тооны бэлэгдлийг альдаж хэлэх хүмүүн байна уу? Монголын яс гурвал гэдэг. Монгол тань яхад гурвын тооны бэлэгдэлтэй улс болсон юм даа. Гурван зүйлээс яг орон зай өвсдөг гэж сонсч байсан. Тэгэхээр бүхий л юмны суурь нь 3 юм болоо да. Орон зай гэв. Тэ. Дөрвөн юу? Нэг тас нэг төрлийн орон зай цаашлаад магадгүй цаг хугацаатай холбогдож магадгүй. Орон зай нэхлээс огторгын зүйдэл жам төрж байгаа нь цаг хугацааны эхлэл өтгөл жам ёсны нүүдэл нэврэт төрийн
10 түгээмэл ард нь 3-аар хослож 4-өөр ангитан. Энэ жирсэд намартай аваа чимээ болж дийлэхгүй айлдвар болох нь. Гэхдээ олоо чадах хэрэгтэй тул хураагууртаа болго. Мэдвэ? За. Миний айлдвар тун ойлгомжгүй байна уу? Ойлгохгүй л. Сав шимийн ертөнцид хор хэмээг гүйсгэж зайлуулж холдуулж туулж огт боломгүй. Түүнийг адлаж нэцааж үгүйсгэхийн хэрээр тархин гавалд суун мэхээ хэрэглэн мэхлэж дүрээ ховсхон дөрлөж баруунтаа заларч байсан бол зүүнтэйгээс чинь хавслан идэж дахинтай оршиж байсан бол доороос ч нэхлэн залгиж хөөлөн дүрэгдэх юм. Өөрсдийн нэг хэсгээ оддсон баримжаалж байгаад авална гэж бодож байвал байлж байгаад сүхтэн гэж санаж байвал тончиг хойрог сэтгэж байна да үрс мэн. Зангалаг нь тайлаад хэмжээнд нь тааруулж жижигрүүлнэ гэж ямар хүний айлдвар юм бэ? Би лав тийм үл мэдэхгүй. Хар хартайгаа нөхцөдөх юм бас хар цагаантайгаа сүлэлдэх юм. Хар цагаан нь хослон байж хамаг үйл дүүрдэх юм. Содор уншаад үүнийг ухаагүй хар толгойнуудын хамаг үсийг нь хосч дулж тоовол таарна. Авийн зүүн хэмээн айлтаад байхад та нарын ухсан зүйл энэ гэж юу? Үндэс язгуураасаа үүтгэл ихэсэ. Аваавалж хоолон олж иддэг хүмүүн махан бид төрчхөд харыг хашин зайлуулж амиа тогтоох гэж ява үрс вэ. Энэ хөрсдөд эцэс төгсгөлгүй 2 талаас нь 4 талаас нь 8 талаас нь наран мандаад байгальтай. Шүнийн харанхуйг мэдэхгүй амар тухлахно үцээрээ. Ахво ертөнц хөрөст хар цагааны сүлэлтэй нэсэл харшин мөргөлдөх уянгат чимээнээс л үсэн атал тарыг намхатгаж чадна гэвэл монхгийн дэд монхог байх оршихуйгаа танихгүй барин тавин үлдэгч босоо хар хэмнээс ягаад айдах юм? Ягаад зогтоодох юм? Юунда зүрхшээдэх юм? Бодо. Та нар өөрийн энэ хорооноос айгаад байна гэж бод. Эсвэл энэ хорооноос. Эсвэл өөрийн нэгэн мэлминээс айгаад байна гэж бод. Эсвэл өөрийн нэгэн хөлнөөс айж байна. Тастаад хайчихъя гэд сэтгэхэд байна гэж бод. Энэ ухаан түлөө. Үгүй. Хөлөөрөө байх хэрэгтэй. Мэлмигээрэн оршиж байж харах ёстой чихтэн харж мөрлөх ёстой зүгтэн хартах хуртхан ажиж тандаж мэднэ бидтэй. Үгүй юу? Тийм ээ. Зайлуулахгүй, холдуулахгүй, тоохгүй юмаа гэхэд харыг бас чөдөрлөн тошин. Юун тулд юм? Нэг хөл чинь алхах гээд байна. Нөгөө хөл нь чөдөртэй байна. Хол явж дийлхөө. Дийлэхгүй. Нэгэн мэлмигээр талтаад байна. Нөгөө нь таглаатай оршоод байна. Эхийг үзэж чадах уу? Чадахгүй л болов да.
Энэ хар цагаанаа хэрхэн яаж сүлэх вэ бол? Чи дуулж байгаа өрөө угтаас сөлөлдөж оршдог гэж хэлээд байна. Тэгвэл номхотгож бус тошиж бус холтоолн тоож бол бүр бус харин яхав. Яг гоо тэр яг жамын ёсных нь зүйлийг нь яг тэрнгээр нь хориж бариад авахгүйр аясаар нь л байх юм болоо да. Хүчийг нь яаж гэх гэсэн бай. Танин мэдэж хүчийг нь ашиглах. Ашиглах гэдэг үг ардах утгаар нь нэгжвэл хогсын хогос тохиромжтой. Үлдэгдэл агуулгыг нэмвэл өдөрдох гэж хэлэх нь зүй. Хар химийг өдөрдөн химээх нь тойргийг 3 болж олж. 3 болжныг 4 болж олж. Жамыг уруухан болгож урууханыг үйл болгон дүүргэх. Хэд хүчийг өгсөн гэсэн үг. Хар хим үгүйгээр жам тойргоётой эргэж тэндээс уруухан сөвлөн татлах арга байхгүй. Байхгүй учраас хар химийг оршохдоо ирчлээсийг нь зангилаа бүрээр нь нэгжилж тэнтэсээ очсон гялбаныг холбон нэгтгэхэд уруухан ундардаг. Жишг нь гал асай мод шатаж байна шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Уруухан мөн үү? Тийм гал асч байгаа. Мод шатаж байна. Хохирол мөн үү? Мөө. Өөрийн харыг хүмүүнд халдаахгүй өдөрдох арга байх уу? Бага. Байдгүй юм да. Цаашаа уршаага явахгүй юм байл л дээ. Химийн сүлэлтэн хүмүүнээс хүмүүнд хурч дамжиж байгаа л бол хар цагаан хоёуланг нь дамнуулж байдаг. Эргүүлээд мөн хар цагааны сүлэлтэнд хэмэл тосон өөр юу хүлээгээв. Тийм биз дээ. Хийсэн сайн үйл хэлсэн сайхан үг бүрд чинь харын хим оршоогүй гэж бодож байвал арыг нь сайтар тэмтэрч зангилааг нь сайтар ухвал өөртөө шигтэй хүмүүнд хэрэгтэй өнө нартад тустай өнө тэрэн олонд нь зог гүнзгийг мөн бэлдсэн их олон үеийн хойлолтмол хим байдгийн та нар алт буй дээрээ айсах бодол дээрээ туршаад үзээрээ мэдвэ хэрв нэг хэнч харыг олохгүй бол ухах үйл дундуурхан байна. Арыг тэмтрэх ухаан ухвар мөчөд хугасхан байна гэж сэтгэх түхэ. Хүмүүнээс олсон шарх авсан хохирол хүмүүнээс үүдсэн шаналл бүхэн өөрөөс ихтэй өөрийн доторхоос түмэн үйчлэл нэхлэг хэмжээсийг дамжсаар буцаж айгаад чиглэн ирж зүрхийг харавдаг яртай эдэтэй. Эцэг таны ярьсан зүйлийг яг нэг харцсангуу ингээд том болсон хүмүүс ихөө нас бий төрсэн хүмүүсийн үед тэр нугасаа дийлийнх нэг одоо тэр гинтэд байгаа шархлаад байгаа зүйл нь өөрөөс шалтгаалж байгаа гэж бодож болчихсон. Тэгээ бага болчир тэр одоо ухаан ороогүй хүмүүсийн үед
нөгөө бага балчин наснаас намсргүй байдлаар тийм сэтгэлийн гэмтэл авсан тохиолдлууд цөөнгүй байдаг. Тэрийг ингээ хар цагаанаар гэж ойлгохоор тэгээд яах юм хүмүүн угаасаа хар цагаан байтал хүүхэд гэхээр цав цагаан байх хэрэггүй. Хүмүүний орчуулан хар цагаанаар сүлж байхад хүүхэд болж өөгөөс өтхөс гэж ялгахгүй хар цагаанаар л эргэлтэн бидтэй би хэлээд байна шүү дээ. Сайн үг, сайхан сэтгэл, сайн үйл бүрийн цаарцаагүй тэнцүү хэмжээний хар хэм холилдон сүлэлдэж үр нөлөөгөө ирээдүйд тусгаж байдаг. Үрээ хайрлах эхийн эцгийн сэтгэл үрдэ сургамж дутаах харын тойруулга болон бодоллож байдаг хамгийн энгийн жишг харин үрэ гэмтэх эхийн эцгийн харан хуйгаас үрийн суралцсан өндөх танин мэдэх сэтгэлгээ тэлэх цагааны нэхлэг мөн цохолцжил байдгийн сэтгцийн гэмтэл гэв тийм үл байхгүй өр дотроо төрөх тэрхэн гавалда ядмаг сэтгэлгээнд туйлдах гэж л байдаг. Тэгээ үрсүүдний юм л юм да. Өнөө цаг, эрт цаг, ирээдүй цаг бүхлээр ижил тэнцүү хар цагаанаа л тогтоож байдгийн. Зүгээр л илэрэл нь ондоо үзэгдэх төрх үйл хэлхэх орон зайн цаг хугацааны нэхлэг нь өөр горвол ижи эцэг өөр ямар горвол мэдэх үү? агаар ус шороо Хүй чиг тоос гэж тий өөр нар сараад гэл нар гэдэг чинь од биш үү? тэгдэг л дээ. Тэнгэр газартаа юу хасалах вэ? Өөр горвол альдж хэлэх өөр байна уу? Хүү юм болов? Их эцэг өөр. Их эцгээс үр төрлөө. Их эцэг хослон заяа. Үр үүний нийлмэл нэхлэг сүлэлтэй мөн үү? Тий. Хар цагааны сүлэлтэй нь юу? Сарл. Үрэн байгаа бидтэй. Сая өөр бас 3 байж болох юм бодогдлоо. Өнгөрсөн одоо ирээдүй гэл. Толгын 3 чолоо. Тий. 4 болвол 92-оос хүүхэн төржээ. Хар цагаан 2-оос юу төрөх вэ? Сарл. Слалаг. Хар цагаан 2-оос хар цагаан төрөх байлгүй тай. Их эцэг 2-оос хүүхэн. Хар цагаан 2-оос хар цагаан. 3 болвол үр. 4 болвол ялгамж. 3 болвол сүлэлтэй. 4 болвол эрэмб. Цэгц. Дэнс. Хар цагаанаас хар цагаанаас алаг. Ялгаа нь юу? Сүлж нийлээ. Салж таслаглаа. Ялгаатай юу? Ялгаагүй юу? Алгадвал яа. Хар цагаан гэх юм бол тусдаа яг өнгөний ялгаад ингээд хар цагаанаар харагдах. Алаг гэх юм бол арай л олон тоон дээр л боловч алаглаад явчих юм болоо да. Сүлэлцсэн юм чинь ялгамжгүй байлгүй дээ. Хар цагаан нь салгаад тусгаар болгочих бол хар байна, цагаан байна. Тонмол бөлгөө.
Өрөханы хар цагааныг сүлэлдүүлэн алаг хэлбэртэй оршихно. Үйл болон дүүргэхэд хар цагаанаар нь тусгаарлаж янгав. Зэгцлэн гэсэн үү? Тунгаан тунмал Тунмал ялгамжтай оршоохон. Хөөнийг охоглбол өрөханыг татлан алт биеэрийн гүйлгээд үйл болгон тодолж тамгалж дархалах их тонин мэдхүйн үд хаалгыг цөлхөөрдөн нээж байгаа үйл юм. Горволчны ард тойрог сэтгэлгээ өрөханы ард жам горволчны ялгамжат тунмал тусгална дөрвөлжин өрөханы ялгамжат тунмал тусгална үйл бол гарцаагүй мөртэй мөрлөл бат бүх суйртай суйр нь тодорхой чихтэй чиглэл нь шийдвэр ам зэ тангараг ийн нэхэлтэй тархинд байхдаа бодрол ямараарч эргэж байж болно. Үйл болгон дүүргэх гэж байгаа бол тангаргийн шинжтэй оршохоос нааш төгөлдөр дүүрэхгүй. Ягаад гэвэл хүмүүн үргэлж эргэж буцсан муха тархинда захирагдаж тушаа чөдрийг тасалж бас талбиж хаяа хязгааргүй эргэлдэх өвлийг хорон бүртээ дүүргэж байдаг. Охоо тиймээс хүмүүний тархин гавалдах бодрол төдийд танин мэдхгүй сэтгэлгээ төдийд итгэж найдах үйл бос харин зэ өргүүлж тангараг тавиулж буцвал түүнийг чагтлах барих нэхлээ дүүргэх үйлийг тодолж байж хүмүүнтэй үйл хамсаж нэгдэж дийлнэ. Чадвар дутвал өөрийн тарих оюуны өнцөг болон бүрээс гарсан шийдвэрийн үндсэн дээр өргсөн зэ тангаргийн нэхэл барай бүхнийг биеэр тоолох мөржим тодорно. Энэ бол хүмүүний амьдралын хөрөсtöд бодолсон бүхний хүн бүхэн мэддэг харна хэнч мэддэггүй мэт аягалдаг хачир үнэн жамын үнэн үйл дүүргэж байгаа бол өөртөө ч болтугай тангараг тавьж эхлүүлж байж эцсийг нь үзэж дийлнэ. Үгүй бол хоосон задгай хайсан үйлийн нэхлэг араас мөрөн идэж эхлэхэд өөрийгөө идээд байгаагаа танихгүй хүмүүн бусад руу нэлзэж буланд шохогдохдоо бусдыгаа орж тастан болонгорт сэтгэлгээний гүндэ улам живэн. Хараа үтсэн ядаж хараа таниалгах гэж хичээвч харин өөрийн дотор байгаа түүнийг огт удирдаж дийлэхгүй юмдаг. Өрөханы сэтгэлгээ хар цагааныг сүлэж байж гурвалжны дүртэй
тогтоно. Гурван өнцөгтэй дүрсийг гурвалжин гэх үү? Тий. Өнцөг үгүй гурван шулууныг юу гэх вэ? Сэт гэдгийг. Гурвалжны өнцөг. Хар цагаан алаг юм бол 2 тонмол 1 сүлэлтэн гэж авах сүлэлтэн мөн тонмол байж таарна. Тонмол алаг гэж ямар үйл байдаг юм? Үйлийг цэвэр оршихуйгаар нь үйлд. Ор ухааныг цэвэр оршихуйгаар нь орлон дүүрэг. Арын тэмтрэл бүрэн гүйцэд жамын ухлахтай байж гэмээр эхэл нэгэн гурвалжинг хитэн янзаарч хувиргаж хитэн янзаарч давхарлаж хитэн янзаарч өтгөж дийлэн шүү дээ. Тиймээс эхлэл үтгэлээ сайтар ухаглах хэрэгтэй. Өвөгдийн үйл хэрэгтэй болоод шаардлагатай болоод л үүнээс эхэлсэн байж таарна гэж бодож үзсэн үр байдаг болов. Олон дунд байж магадгүй. Үзэгдэх дөрийг нэвт ажвал ард нь сүлэлтмэл өнгө түүнийг нэвтлээд ажвал төрөлгийн дэнс дахиад нэвтэлбэл төрөн мөн эмэн чанарын догшрол түүнийг нэвтэлбэл төлхөөрт цаг хугацаа ард нь харин тонмол. Ерийн сонирхолгүй айлтвар айлтаж ердөөж ойлгогдохгүй үгс хэлэх нь заяанда дарагдсан болчруудад замчлах болтугай гэж ерөөл өргөн ойлтголыг дүүрэг юу